Өглөөний наран хүмүүн бүхнийг нэгийн ч үл ялган халуун дулаан хэлчээ хайрласаар байдгийн адил хүмүүн төрлөختөн бид нэг нэгнээ хайрлах энэрхүйн сэтгэл дор хүн хэмээх агуу байгалийн бүтээл хэмээгдэн алга хороогийн тоосыг хөдлөн амьдардаг жамтай. Хүн хүнээ хайрлах энэрх өтгөс өвдөө өргөнд итгэх багас нэлхсийг асран хамгаалах энэрхэнгүй ус гэдэг Монгол хүмүүний мөнхийн чанар байдаг билээ. Дэлхий дээрх 2 тэрбум хүний нэг хэсэг өөрөөр хэлбэл Монгол хэмээх 6 үсгний нэгэн аваа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхшгийг хамгаалах дэлхийн нийтийн өнөөдөр тохиож байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн Монгол орныхоо хөгжлийн төлөө өөрийнхөө чадах бүхий л зүйлээ зориулан ажиллаж амьдарч тэмцэж яваа хүмүүсийн олон арван бэрхшээлээс өнөөдөр эгийг нь таны өмнө дэлгэн хүргэж байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хэмээгддэг боловч бусдын л адил ажиллаж амьдарч бусдын идэл хэрхийг эдэлж бусдын хийхин төлөө яваа тэдэнд асуудал ихэ. Энэ хүнийг инх туяагдаг. Бидний л ижил Монгол улс төв аймгаараа овглон яваа жирийн нэгэн гэргэн. Бидний мэдих тахил даршаан суудлын захирал. Би хөгжлийн бэрхшээлтэй гэд төрөөс халамжч бэлэн хоор горилоогүй. Өөрийнхөө чинээгээр амьдралаа авчваа. Энэ бүсгүй төр захиргааны байгууллага, банк санхүүгийн байгууллага, эмнэлэг гээд үйлчлүүлэх газар ихэ. Даанч бусдын адил алхаад орчих чадахгүй болохоор заавал бусдын дэмжлэг авах шаардлага гарна. Нэгдсэн үндэсний байгууллагаас батлан гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын киноц гэж том зүйл байдаг. Манай оронд Жинүү киноцд нэгдэн орж сойрхон баталж гарын үсгээ зурчээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ киноцын ихэнх заалтанд хэрэгжихгүй байсаар байна. Үгүйдээ л ядаж хууль хамгийн түрүүнд хэрэгжиж байх ёстой. Аймгийн засаг даргын тамгын газарлаг гээд тэрэгцэртэй өн зориулсан зам алга. Дээр нь шатных нь үнэрийг яа. Инх туягч маань өнөөдөр орон нутгийн өмчийн албаар орж амжуулах ажил ихтэй. Хэдий өөрөө нэг хүнтэй хамт явдаг ч дахиад л нэг хүнээс тусламж авах шаардлага гарлаа. Сая таныг харж байхад бас гаднаас орж ирэх гэж нэлээд бас хүндрэлтэй орж иж байгаа шүү юм л да. Тэгээ би асуух гэсэн ер нь бол энэ шатаар ингэж үйлчлүүлэх байгууллагууд их олон байгаа. Энэгээр хүндрэлтэй бэрхшээл нь юм. Ер нь ажил хийхэд бол хамгийн гол бэрхшээл нь орц гарсны саад байдаг. Тэрнээс биш бусад талаар бол нэг тийм бэрхшээл байдаггүй. Би бол тахил зэргийн захимжийн төвийн захирлаар 9 жил ажиллаж байгаа. Хамгийн гол бэрхшээл нь албан газар бол өөдрийн шатыг тоолж байгаад аюу хүнд байдаг. Уг нь бол яхад олон улсын хүний эрхийн каноос бас батлагдсан байгаа. Сүүлийн төр засгаас бас их анхаарал тавьж байгаа. Яг барилгын стандартаар ч одоо энэ тэрэгтэй хүмүүсийн орц гарцны асуудлыг шийдвэрсэн тийм стандартууд гарсан байгаа л да. Тэгээд цаашдын байгууллагууд бас энэ асуудал дээр анхаарна гэж бодож байна. Хамгийн гол бэрхшээл тэр л байдаг да. Тэрнээс биш ажил хийхэд хөгжлийн бэрхшээлтэй гэснээр ялгаа байхгүй шүү дээ. Өөрсдөө ажил хийгээл явж болж байна. Одоо чинь эмнэлгээр орох ч юм уу, банк ямар нэг албан байгууллагуудаар ороход бол дандаа л үүдэн дээр очиж шатан дээр л аягүй гацдаг. Бусад юмд бол нэг гацсан байхгүй. Тэрийн албан агч нар, бус албан агч нар их сайхан хүлээж авдаг. Зөв болохоор ажил хийж явж бас үнэтэй сайхан байдаг. Тэгэхээр ер нь энэ асуудлыг шийдэх юм бол цаашдаа их маш олон хүмүүс ингэж ажил хөдөлмөр эхлээд ингэж явах боломжтой. Энэ дээр л анхаарсаар гэж бусад нийт хүмүүс л одоо ажил хөдөлтөж явах заавалчгүй нэг хүн шаардлагатай дагаж явах шаардлагатай шүү дээ. Ер нь манай аймаг дээр өрн энэ тэрэгцэртэй хүмүүс зориулсан зам гарцтай юм байгууллагууд байна уу? Ер нь бол одоо халамжийн газрын үүдэнд бол нэг жижиг налб байгаа. Тэгээд хас банкны үүдний налб байдیں۔ Ингээд стандартын бус болохоор бас жоохон бэрхшээлтэй. Тэгэл би 9 жил ажиллагаад заавал нэг хүнтэй л хамт явж туслахгүй бол яг тэрэгцтэй хүн биед дагаад ажиллаа хүчлээд явах хэцүү байдаг. Гэхдээ ер нь алсын ирээдүйд бол энэ бүхэн шийдэгдэх байхаа гэж бодож байна. Хүчингүй орнуудад бол ерөөсөө тэрэгцтэй хүмүүс өөрсдөө ингэж яваад бүх асуудал шийдэх боломжтой байдаг. Би бас нэг Японд нэг яг тэрэгцтэй осны хатаар явж үзчихсэн. Тэнд бол бүх асуудлууд их сайхан шийдэгдсэн байдаг. Тэгэл одоо энэ захиргаанд орж ирэл дэше гарах гэж бас нэлээд асуудалтай. Тэгтээ яалтч авахгүй явах сүр арга байхгүй. Ажил хийж байгаа болохоор чинь тэгэл ажлаа хөсөлтөл өөрөө л явахгүй дандаа л хүн гооч. Хийхдээ л би гадна талаас уцаар их ярьдаг л да. Тэгээ нөө харилцаа сурсан байгууллагууд маань бол ерөнхийдөө голдон нэг онцгийн их орох шаардлага байхгүй бол уцаар яриад үүдэн дээрс нь асуудлаа шийдчихэл гараа явдаг. Тэгтээ энэ бол бас их өчөд тутагтай. Яг хүн өөр ажлаа хөсөлтөд тухайн хүнтэйгээ орж уулзаад ингээ харилцаад явах юм бол өвшөө илүү ажлын үнэлэх сайн байдаг. Та ер нь гол төлөв ямар байгууллагуудаар илүү их үйлчлүүлж байна? Үйлчлүүлж байгаа байгууллагуудад ер нь шатны асуудал ер нь байхгүй юу? Би бол аймгийн төвдөр бол ерөнхийдөө нийгмийн халамжийн газар, нийгмийн даатгалын хэлтс, тэгээд хөдөө аж ахуйн банк, тэгээд аймгийн захиргаар бас хаяада орох тохиол гардаг. Аймгийн захиргаар бол цөөхөндөө тэгтэл бас сайжрах шаардлага гардаг. Улаанбаатар хот ч гэсэн бас олон байгууллагууд яг ерөнхийдөө бол ганцхан бэрхшээл нөгөө саад доторгүй орчин гэж байдаг. Ерөнхийдөө энэ хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцтэй хүмүүст саад доторгүй орчныг бүрдүүлээд өгчих юм бол яг л бусдад адил эрхээ эдлээд хөдөлмөрлөөд тэгээд ингэ амьдраад явах боломжтой.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх шигийг хамгаалах дэлхийн өдөр. Бид дараагийнхаа зочноор 100 мод сумын 1-р баг иргэн ган зөрөггой бүрлээ. Хөгжлийн бэрхшээл гэдэг маань нэгсэндээ эрүүл мэндийн бэрхшээл гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань эмчтэй үзүүлэх, шинжилгээ өгөх, группээ сунгуулах гэд аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх нь элбэг. Харамсалтай нь энд л бас нөгөө тэрэгцэртэй өнзөрүүлсэн зам алга. Дээр нь бүр хаалгаар нь тэрэгцэр багтахгүй байх юм яа. Ядчил эрүүл мэндийн байгууллагад нь тэрэгцэртэй хүний зам байхгүй болохоор одоо яалтайч билээ дээ. За сайн байна уу та. Та одоо байнгын үйлчлүүлдэг газар эмнэлгээрээ сая орох гэж байгаа бас нэлийн бэрхшээлтэй харагдаж байна л да. Ер нь тэрэгцэртэй хүний бэрхшээл нь юу вэ? Тэрэгцэртэй хүний гол бишээ. Одоо бид нар нэгдээд үтсэх муу уг нь бол одоо нөгөө нэгдсэн үндэсний бол энэ ямар конвенцлээ тэр манай Монгол нэгдсэн гэсэн. Тэгээд энэ юунд тэрэгцэртэй ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэд үтс муу амьдрах нөхцөл ер нь их таараа. Та одоо ямар нэг ажил хөдөлтөг одоо үзүүлж оруулахдаа бол заавал нэг хүнийг дагуулж бас ажлыг алдуулж явж байна. Тэгээ заавал нэг хүн дагуулна. Тэгээд зарим өндөрхөн шатматаар бол баг 2 үнэтэй. Тэгээ зарим газрын хаалга маалгаар нь багтдаггүй тэрэг. Аяас эмнэлэг рүү орж ирэхэд бас хаалгаар орж ирэхэд бэрхшээлтэй. Мөн зүгээр коридороор ч гэсэн явхад бас коридорын шатыг бол яг ийм хүмүүстэй зориулж бэлдээг байх шүү дээ тийм үү? Тийм коридороор явсан ч гэсэн хэцүү хэцүү. Ер нь бол ингээд одоо энэгээр хичээл энэ коридор орж ийл энэгээр хичээл энэ орж ирэх бас бэрхшээлтэй байна. Ганцаар явна гэж бол ер нь байхгүй. Заавал хүн чирхээс тэр арга болдог. Та гол төлөв ер нь ямар байгууллагуудаар үйлчлүүлж байна? Эмнэлэг, банк. Тий. Эдгээр дээр нь тийм шиг тэрэгцэртэй хүн зориулсан юм байгууллага. Ер нь бол байхгүй. Тий. Тэгээд заасонкаар групп мөнгө авдаг. Эмнэлэгт орж иж үзүүлдэг. Тэгээ байхгүй. Тэгээ эмнэлгийн нөгөө шинжилгээ авах гээд лабораториор орох гэхээр тэр хаалгануудаар хойдлын хаалгаар нь багтдаггүй, урдлын хаалгаар нь орох гэхээр бас өндөр шаттай айгүй хэцүү байдаг. Ер нь манай аймгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хандсан юм ямар асуудал байна? За ер нь бол аймагт бол аль залмаа газараар ороход ер нь хэцүү. Би ер нь яасан ганц нэг албан газараар орох гэж ер нь бол хэцүү. Яг хоо халамж нэг үүднийх нь тэр юу гэтэл ер нь ганцаар ороход бас хэцүү шүү дээ. Заавал хүн хэрэгэлдэг. Яг нэг стандартын тийм зам талбай байхгүй. Тэгээ аймгийн төвөр ингээд тэрэгцэртэйг явахад хажуу талын нэг ингээд явгууны замаар явахаар явгууны замны дэржигнүр ингээд яадаг. Тэгээ ингээд салгалаад баг гэртээ ороод ингээд ийм салгалгаар болтол тийм дэржигнж явдаг. Тэгээ засмал замаар нь явахаар засмал замны нэг хоёр дан ус аяг тийм надад хоёр талын шанаал болохоор нэг тийшээ заавал ингээд ажиллаж явдаг болохоор тэгээд бас явахд бэрхшээлтэй. Тэгээ голоор нь явах шаардлага. Тэгээ голоор нь явахаар ч нэг машин хэрэгтэй явахд хэцүү. Тэгээ машин хэрэгтэй зүйл мөхөд хэцүү тийм. Тийм гасаа яг ер нь бол дэд үсэх юм уу? Сайнны хажуугаар сар зүйл байлгүй л яг уу. Сүүлийн жилүүд ашиглалтанд орсон барилга байшингуй тухайлбал Хас банк, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, хөдөлмөр халамж үйлчлэлийн ажил, боловсрол соёлын газар гээд тэрэгцэртэй өнзөрүүлсэн зам бий. Эдгээр байгууллагуудад тэрэгцэртэй иргэд маань талархаж ам сайтай байна.